За тэгээд мэдээж Монголын бит алтны арилжааны бараг 35% орчим хувийг Голомт банк ингээ эзэлж байгаа. Тэгэхээр яг тийм хүрээндээч тэр одоо яг ирээдүйн алтны салбарын одоо чиг хандлага Монгол улсын эдийн засагт нөлөөлөл зэргийг одоо ингээд яг ингээд бид нэр үнэн бодиттой яг их сурвалжаас мэдээлэл авч байгаа энэ арга хэмжээний хамгийн том давуу тал ах гэж бодож байна. За тэгээ мөн бас Голомт банкны хамт олонд 30 жилийн ойн баярын бас мэндийг хүргэмээр байна. Монголын одоо бас арилжааны банкны салбарт өөрийн гэсэн байр суурь олсон, ийм сайхан одоо хамт олон болсон. Анх эхлэл нь бол мэдээж хамгийн багаас эхэлсэн ч гэсэн өнөөдөр ийм одоо банкны салбарт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн том банк болсонд бас баяр хүргье. Форумын маань гол одоо зорилго гэх юм бол зөвхөн алт төлбөрлөгч аж ахуйн нэгжийг дэмжихээс гадна эдийн засаг болон бус төрлийн мэдээллийг бол манай өөрсдийн хийсэн шинжээчдийн болон бусад төрлийн олон улсын байгууллагаас гаргасан санхүүгийн мэдээллүүдийг бол харилцагч нартай хүрэхэд зорилт